Хүний байтугай улс орны амьдрал сэргэм мандалд уруудан доройтох адраматай мөчлгүүдэд их түүхийн үнэт баримт баларч бүдгэрэн заримдаа огт эсэргээрэн мошгон гойволгдох нь олонтой. Үүний гарцаагүй бодит жишээ нь бидний сүүлчийн 100 жилийн түүх. Бидний үзэж, үгээр хүмүүжж бас бахархаж ирсэн кино худал хурамгаар дүүрэн байсныг бидний хагас нь дөнгөж одоо л мэдж байгаа бол үлдсэн нь мэдэх нь байтугай тэр үгээрэн бахархаж байна. Хэрвээ тэрхүү киног нь худлаа гэвэл итгэх нь байтугай эсэргүүцэн буруу шахах нь энгийн явдал. Ийм байлгах сонирхолж зарим нэг хүчинд бий. Ямар сайндан энэнийг соргохоор харсан Ленин бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж тунхаглажээ. Үүнхээр ч большевикуудын үзэл сурталын хамгийн хүчтэй зэвсэг нь кино болж байсан. Бид тухайн үед яг ийм явдал болсон гэж боддог. Тэгж ч итгэдэг. Бидний үдсэн, уншсан түүх маань тийм хойд өөрөөр ч яах вэ? Тэгээ социализмын үеийн тайлбарлагдсан бүтээлүүд бол үнэхээр үзэл сурталчилсан зүйлүүд байгаа. Ер нь манай кино урлаг л дөнгөө юмд чинь сүүлдээ хийсвэрлээд утга нь олдохоо болтол нь түүхөө гоё болсон шүү дээ. Намайг яг театрт орж явахад ингээд Сүхбаатарын дүртэй жүжигүүдэх байдаг. Тэгэл заавал Сүхбаатарын дүрийг дөөвөлгөж гарна. Ард нь ийм далбаа туг далбаа намируулна. Хэн нэгэн хүнийг одоо тийм ариун шүтэн болгож гаргарч ирэхгүй бол болохгүй байна гэсэн. Тэгэл ерөөсөө үзэж байгаа хүмүүс нь тэрүүн дээр угаадаг. Тэрэндээ үнэмшигдсэн. Тэрэндээ одоо л итгэцсэн хүмүүсийн буруу биш байхгүй юу? Дургуй цайл одоо ингээл жанжиг юм тэглээгээд байгаа хүмүүсийн буруу биш. Ягаад гэвэл систем нь өөрөө хүний оюун санааг угаацсан байхгүй. Монголын түүхийн судалгаанд бол баримтлах баримт бол нэг л байх хэрэгтэй. Түүхэн үнэн зөвг л баримтлах хэрэгтэй байдаг. Тэр ямар нэгэн түүхийн судалгаанд изм гэдэг марксизм, ленинизм эсвэл бидний мэдмэдэхгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн онол ямар нэгэн изм барьж тэрхий тайлбарлах нь бол түүхийг өөрөө гуйлах төрөгдөг. Харин хуучин юм уул болж шин юм зуул болдог хүний амьдралын хөдөлшөө хуулиасаар бид түүхээ иргэн зөвөөр нь харах завшаа олдож байна. Иймд түүхэн одоо хин хүн тоохоо байсан баримтын шарлсан хуудсыг хамтдаа шүртээд үзье. Марксист түүх хүчлэгдэр дээрээс нь нэмээд тухайн цаг үеийн үзэл суртал, тухайн цаг үеийн нэг намын улс төрийн үзэл нөлөөлөл бол нөлөөлсөн нь үгүй нөлөөлсөн бий. Гэхдээ тэр нөлөөллийг бүгдийн 100% гэж авч үзэж бас болохгүй. Өөрөөр хэлбэл альва юм бол өөрийн гэсэн хоёр талтай байдаг шүү дээ. Нэг сайн талтай, сөрөг талтай, хар цагааныг бол дагуулж байдаг. Яг энэ үйл явц бол Монголын түүхийн судалгаанд бол нөлөөлж ирсэн байдаг. Энэ хоорондох түүх бол нөгөө манай Баабрын хэлдгээр өстой шогломын үе өнгөрсөн байна гэж би боддог. Кино мэдээллийн хэрэгслэр хүмүүсийн тархийг угаах явдал их байна л дөө. Тухайн үедээ бол одоо Сүхбаатар жанжныг бол одоо домог болгож байсан, шүтэж байсан, одоо тийм ээ бусад одоо 21 оны удирдагч манлайлагчдаас нь илүү тавьж байсан. Тэрний л одоо нэг илрэл байгаа юм л да. Тэгээ одоо 90 оны эртний кинонууд бол мэдээж төрийн Монгол Ордын хувьсгал намын цензур дор хийгддэг байсан, бүгдийг хянадаг байсан. Тэдний зөвшөөрөөгүй хинч гаргах хэрэггүй. Тэгээд тэдний өснөгөө магтуулсан, өснөгөө түүх гуйвуулсан тэр юм нэг одоо үзүүлээд байх үндсэндээ шаардлагач байхгүй юм л та тэр чинь. Тэр кинонууд өөхлөө тавьчихаад хүмүүсийн толгой эргүүлж байх ямар хэрэг байх вэ? Бүгд дэлхийг большевизмаар халдварлуулахын тулд байгуулагдсан Коминтерний баллуурдан хуурамчаар зохиож бүдгэрүүлсэн түүхийн нэгэхэн хэсгийг энэ удаад тодруулахыг мөхс бид хичээн зорих болно. Эцэг Сталиний мэрэгэн сургаал Монгол урамд түгэн дэлгэрлээ. Үндэслэх үзэлтээс хэхэн ам хуврагнаар аршир хятлуу ив хамтыг байгуулахад саадав. Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгсэн үүргийн тухай асуудал өнөөдөр улсууд бол их анхаарал тавиад олон янзаар тайлбар тавьж байна л да.
Тэгэхээр энэ дээр би нэг зүйлийг ахаад түрүүний давтсан зүйлийг юу гэж хэлэх гэж байна гэхээр зэрэг бидний тэр яриад байсан марксист түүх хүчлийн үед болохоор олон төмнийг одоо юу гэдгийг нам төрдөн итгүүлэхийн тулд, үнэмшүүлэхийн тулд, араасаа дагуулахын тулд ямар нэгэн удирдагч хошуулагчийн дүрийг бол хитрхи өндөр тавиад бүгдийг цагаан, бүгдийг маш мундаг бурхан мэт өргөмжилсэн зүйл байхыг би үгүйсэх. Сүхбаатар гэдэг хүний нэрийг Монголын хот түүхэнд их тод бичиж ирсэн л дээ. Цэцэн хаан аймаг болон Түшэт хаан аймагаас 90 хүнийг бол анх 1912 онд сургууль нэгт нь бол татаж оролцуулсан. За Сүхбаатар бол өөрийнхөө аавынхаа талаас бол тий Цэцэн хаан аймгийн ёст бэсийн хошууны хүн байсан. Тэгээ багаас Оросын хүүхдүүдтэй харьцаар байгаад Орос хөлөнд тэгээд боловсралтай болсон. Тэгээ сүүлд нь Монголын жамын гоод шагөрж Монгол үчгээ заалгасан. Цэцэн хаан аймгаас дайчлагдсан цэргүүдийн одоо дайчлагдсан тоонд орж Хужир улангийн сургуульд бол суралцсан. Сайнаар суралцсны учраас бүгд хааны зарилгаар бол одоо 5 дугаар зэргийн жинсээр шагнуулж байсан. Бау жавын харц зэрэгтэй баярдаж явж тэгээд Зоригт Батар цолоор шагнуулсан. Сүшүүжан Монголд ирээд Монголын автономтойг устгаж төрийг болгосны дараагаар зэвсэг тэмцлийн замд орсон цэргийн зүтгэлтэн. Ерөөсө түүхэн хүнийг түүхэн үйл явцыг тухайн цаг үеийн л маш сайн нягт холбогдуулж тэр түүхэн баримт дээр нь л үндэслэж ярих ёстой. Нэрт эрдэмтэн хэл шинжиллийн ухааны доктор Ирэнчин тэмдэглэлдэн ингэж бичиж үлдээж. Сүхбаатар хэл нэвтрэн гарахтаа Хяактын 8 хотын урд хаалгаар Заргачийн яамны хажуугаар гол гудамжаар нь хойшоон гарч хэл нэвтрэх бичиг үздэг гамингийн постоор гараагүй. Алтан булаг гэж зөвлөлтийн нутагт 8 хотоос зүүн тийш Дамбадуурын хавийн хэдэн айлын моримлан усалж уух усаан тэрэгтэй нэгэн тэргэнд очисан гангаар тэрэггүй нэг нь 2 дуутай урд модон ховн зүүж ус барин өглөө орой үргэлж адуун балан усалдаг Алтан булаг гэдэг худагт хөрөцсөн очход 8 хотын ард байдаг гамингийн пост харагддагчгүй, газрын гүдгэрт тэр постын гамин харагддагчгүй. Тэр худагт морин усалж нэг орой туршин явхад би бас миний үеийн нэг самбуу гэдэг хожим цэргийн дарга ус нэг хүүтэй хамт явуулсан морин услаад тэр замаар сүүлд Сүхбаатар Санаамар хил давж гарсан бэлээ. Би нүнийг тун сайн мэднэ. Хувьсгал тэр дундаа Сүхбаатарын талаар худал хуурмаг баримтын нэг нь Сүхбаатар тусламж гуйхаар явахдаа Хяактаар хил давсан түүх. Гэвч үйл явдал огт эсэргээрээ өрнөсөн гэдгийг Ирэнчинга тэмдэглэлтэй тэмдэглэн үлдээсэн байна. Одоо 1920 оны 100 одоо ингээд манай анхны долоочин 3 тасраад явж байхдаа бол гаминтай бол мэдээ Сүхбаатар бол байлдаагүй л дээ. Яагаад гэх юм бол тэр чинь хамгийн нууц байдалд тийм ээ явж байгаа улсууд учраас аль болохоор л одоо уул хатаар хоноглоод дүр одоо гадаад төрх байдлаа өөрчлөөд өөр нэр аваад тий ингээ явж байгаа тохиолдлууд бол гаминтай буудалцаагүй л дээ. Эндээс үзэхэд Оросоос тусламж ирэх гэж явсан Сүхбаатар гамин цэрэгтэй байлдах нь байтугай буун дуу гаргаагүй юмсанч. Байлдаагүй учраас хонгор халиун морныхон хүчээр гамин цэргээс мултраагүй болж таарлаа. Хачирхалтай юм. Үүгээр Оросоос тусламж гуйхаар явсан Сүхбаатар тэргүүтнүүд хил давхтаа байлдсан гэдэг түүх няцаагдж байгааг цохон тэмдэглэж болох ч цаашаа явцгаая л да. Сүхбаатар зэрэг одоо энэ зөвлөлт холбоот улс руу явж байсан хүмүүс бол 1920 оны 8 сарын 5-нд бол одоо энэ ташуурын дотор нууж явсан тэр захиагаа сахиус болгож зүүгээд ташуураа бол одоо ерөө гол таясан гэдэг. Хэрвээ гаминтай байлдаагүй юм бол тусламж хүссэн захиагаа нуух шаардлага байж юу? Мэдээж монголчуудын тус гар товтнох туйлын ирмэлзэл эсэргүүцлэр дүүрэн байгаад ийм захиаг сүүлдрээсээ ч нуух нь гарцаагүй. Ингэхдээ харин хулсан ташуураа нүхэж нуусан уу? Сүхбаатарын захиагаа нууж гаргасан гэдгийг нөхөлсөн дашуур энд байна. Мэдээж энэ дашуурыг захиа хийж болохоор нөхөлсөн. Гэхдээ энэ үнэхээр Сүхбаатарын дашуур мөн үгүй үгүй.
Нэрт эрдэмтэн хий шинжлэх ухааны доктор Эренчингийн тэмдэглэл бас л үүнийг үүсгэж байна. Учир нь Сүхбаатар хил давхтаа захиагаа дашуур дотроо нууж авч гарсан гэдэг манайхны домог үг хойно гарч Хувьсгалын музейн дарга байсан Бүдүүн Арднаа Озоргийгч 1930-ад оны үеэс нэг суман дашуурыг гэртээ өрөмдөж нөхөж байсан гэдгийг би нүдээр харсан гэж Эренчингаа тэмдэглэлтэд дурдсан байна. Энийг яаж байгаа юм бэ гэхэд Сүхбаатар хил давхтаа ташуур нөхөж бичгийн хийж гарсан гэдэг үг бий. Тэрнийг баримттай болгож музейн даргын хуваарь түүхэн холбогдолтой үзмрийн зүйл болгож музейд тавина гэж байсныг би нүдээр үзэж чихээр сонссон гэдгийг тэмдэглэн үлдээжээ. Тэгэхээр бидний Сүхбаатарын гэж итгэж цэргийнхний сүсгэлж ирсэн энэхүү ташуур тэрнийгч биш харин Бүдүүн Арднаа Озрын бүтээсэн бүтээл болж таарлаа. Сонсох нь энэхүү ташуурын ижлийг Алтан булгийн Сүхбаатарын музей байгуулахад нэгийг нэмж үйлдвэрлэжээ. Тэрнээс гадна зөвлөлтийн дээд шивээ буюу Хяактын музейд 3 дахин үйлдвэрлэн тавьсан байгаа юм. Гэхдээ бүгд зохиомол домог төдийх нь л зүйл байж. Улаан Оросууд яасан бэ гэхээр аль 1920 оны 10 сард нааша орж ирэх тушаал автсан байдаг аахгүй Сүхбаатар дээр огтоос хамаагүй богдтой огтоос хамаагүйгээр ягаад гэвэл гамын цэргүүд тийш нь хүсэлт явуулсан байдаг. Гамингийн командлал нөгөө Ленины даалгавраар чинь нааша Монгол руу орж тэр Монголыг устгах гэсэн тушаал. Тэр монголчуудын Хүсэлтээр биш Монголд хүрээнд байсан гамын цэргийн командлалын хүсэлтээр тийм үү орж ил цагааныг устгаад буцаж гарах байсан байхгүй юу? Харин бидний тусгаар тогтнох гэсэн чин ирмэлцэл хүсэл зорилгын дагуу Орос улс бидэнд тусалж гамин цэргийг хөөн гаргасан гэж бат итгэдэг. Гэтэл үйл явдал огт эсэргээрээ өрнөснийг бид биш тэд одоо ярих болжээ. Хэлгүйчүүд баг ястны халдварт өвчин шиг хэвлэл радио сургуулийг гутааж үсэг бичгийнхэн мянган жилийн их соёлыг үгүйсгэж байхад тэмцэж чадаагүй би муурэ. Оюнгат хөгжмийн оронд эстрадын ханиалга халдаж байхад уран зургийн оронд эрээн шаварлага дэлгэрч байхад утга зохиол ганц хэвийн номлол болж байхад усруулгасан юм шиг дуугүй явсан би муурэ. Ийм муу ирчүүл миний үед их олон байлаа охин минь. Үнэн нь худал болсон энэ цаг үеийг чойнм чухам ингэж л харж байж. Түүхийн амьд гэрч түүхэн үнэн их сурвалж хэрхэн үнэгүйдэн худал болж байсныг Сүхбаатарын тухай худал хурамгаар дүүрэн он цагийн хэлхээс гэрчилдэг юм аа. Нийтлэгч Баабар ер нь манай ихэнх түүхчид Ленин Сүхбаатарын уулзалтын тухай домог химлэлээ. Харин жанжин мөрөөдөө тоглолцоход өрөнд орсон тухай нь илэрхий баримт бол биш үү? Тэгтээ энэ төлөө Сүхбаатарыг буруутгах юм биш. Тэгтээ өнөөгийн улс төр жижиг мөрийн дулс орноо тавьж байгаагүй баха. Тэгээд Сүхбаатарын өрөнд хувийн зан чанар. Тэгээд улс үндэсээ сэтгэлийг нь бодоход тэр хүн бол Монгол улсынхаа эсрэг юм хийх хүн биш байх гэж боддог. Тоглоом дуртай хүн байж л байдаг шүү дээ. Гэхдээ тэгээ яач вэ? Сүхбаатарыг заавал эрдэмтэн, ухаантан, коммунист байлгаж яах юм бэ? 100 жилийн дараах өнөөгийн улсын их хурлын гишүүд сайд нарын дийлэнх нь улс төрийн тухай тунчдуулийнхан ойлголттой байгаад л болж л байна шүү дээ. Сүхбаатар бол цэргийн жанжин, их оромж, зоригтой хүн, гавьяаслаг зохион байгуулагч, Монголын түүхэнд үл болрох гавьяа байгуулсан. Энэ чинь л хангалттай аваа юм шүү дээ. Сүхбаатар бол ердөө хүн л байсан. Хөөрхий хүнээрээ л үлдгэл дээ. Хүүхэд ч итгэхийн аргагүй жангар Гэсэр Баатар болгон гоёж байна гэж утаахан хэрэг байна уу да. Нүүдэл судал номыг бичсэн нийтлэлч Баабар энэ талаар товчхондоо ингэж дүгнэж. Манай Баабар хэлсэн байдаг шиг нэг удаа их хатуу бөгөөд үнэн
Ер нь энэ цаг үеийн хүмүүс бид нар өөрийгөө ч оруулаа хийсэн мэт. Бид нар бүгд байхгүй болж байж тэгжүүж дараагийн нийгэм ондоо бол та нарын үе энийг чинь бодтойгоор навч үлдэх хэрэгтэй байхгүй. Хин байсан гэдгийг мэдэх ёстой ш. Мэдчих байхгүй. Гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг нам нийлж сэм хувилдахаар хүрээний 2 дугуйланган нэгдэж Монгол Ардын намыг байгуулж. Монгол Ардын намын зорилго нь улс их орноо тусгаар тогтнуулах, харийн эзлэн түрэмгийлэгчдийг нутгаас хөөн гаргахад орчиж байлаа. Гэтэл одоо хэрн өнгөрсөн 70 жилийн худал хуурмаг түүхийг үргэлжлүүлэн Ардын нам хар шар пиадлуудаас ангиж ирж Ардын засгийг тогтооход хамгийн гол зорилго нь орсон гэж сурах бичгүүдэд тэмдэглэсээр байгаа юм аа. Түүнчлэн Сүхбаатарыг хувьсгалын гол удирдагч байсан гэж ярих төдийгүй бусдыг нь бүдгэрүүлсэн хэвээрэл байна. Сайн уу сайнараа мөн бол муугараа л байдаг. Тэгж түүх болдог Сүхбаатарын дандаа намыг үндэслэгч 1921 оны 9-р сарын 21-нд 108-ны баталгаалж батлсан энэ байна. Бишэд. Энд дээр бүх юуг наваа бичсэн баг. Юуны ч намыг үндэслэлт 1921 оны 3 сарын 13 сарын 1-нд нам байгуулахад энэ намын гишүүн биш байсан байхгүй. 20 хэдтэй жоохон залуучууд танараас үл залуучууд. Тэгээ яг тэрийн харьцангуй тэргийн боловсролтой хөөс. Үнэн түүх хэрхэн дэлгэгдэж байгааг цааш хөөвөл уламж сонирхол тадлаа. Жанжны маань хүү галсан гой амьд сэрүүнтэй энэ талаар дэлгэж байсан дурсамж байна. Тэрээр Сүхбаатарын талаар мөрөөдөө тоглоом тоглолцдог байсан төдийгүй Оросоос тусламж гуйхаар явхад зарцуулахаар цуглуулсан мөнгийг мөрөөдөө тоглоом тоглоод алдчихсан талаар тэмдэглэлтэд дурссан байна. Нэгэнтээ тусламж гуйхаар явхад зарцуулах зардлынхаа мөнгийг алдчихсан учраас дүн өвлийн хүүтэнд Янжмаагаа төрхөмдөн буцааж гэрээ зарим байж мөнгө олон тусламж гуйхаар явсан гэдгийг ч энэхүү дурсамжиндаа гасангаа тэмдэглэн үлдээсэн байна. Үжил сурдлын үеийн ном зохиол кинон дээр ялгуулсан хувьсгалт цэрэг хүрээндх цагаантныг хэрхэн даран сөнөөж байгааг олонтой харуулсан байдаг. Үлдэгдлүүдтэй нь баг сага тулаан хийсэн нь үнэн л дээ. Гэхдээ үхэл сэхлэн үдсэн асар их тулаан хийсэн үү гэдэг нь бас л эргэлзээтэй. Учир нь тэр үед баруун өнгөр нь хүрээг хэдийн орхиож явчихсан байсан гэдэг. Тэгэхээр ардын журд цэргүүд хэнтэй тулалдав. Энэ талаар орчуулагч нэргүй орчуулсан Асиндовский ном маш сонирхолтой баримтыг дэлгэдэг юм. Сүхбаатар Оросоос тусламж гуйхаар хяактаар гарахдаа ганин зэрэгтэй байлдаагүй талаар бид түн өгүүлж байсан. Тэгвэл хүрээн Сүхбаатар орж ирэхдээ бороо өнгөрнийг хөөж гаргаж байлдан явсан уу гэдэг асуудал анхаарал татж байна. Сүхбаатарыг 7 сарын 6-нд хүрээ рүү орж ирэхэд бороо өнгөрний одоо өөрөөр Азийн морин дивизийн үндсэн анги Оросын нутаг дэвсгэр дээр байсан. Байгалийн наанд тулдж явсан байхгүй. Хүрээнд яасан бэ гэхээр зөвхөн комендантын 30 зэрэгүүд байсан. Тэрнийг хэн удирдах байсан бэ гэхээр хүрээний комендантаар үлдсэн сипайд турандаа сипайлв. Тэдний яасан бэ гэхээр нөгөө орж ирж байгааг сонсоод хэдэн тийшээ тараад алгуулсан. Зарим нь зүүн замаар явцсан, зарим нь урагшаа шууд явчихсан одоо энэ хүрээнээс сухтыг гэдэг. Юм уу? Ардчилсан ч бай, ардын намч бай, махнамч бай энэ улс төрийн хүчнүүд ингээд хүний оюун санааг угааж өөрсөндөө талтай байлгахын тулд ийм үжил сурталчсан юмнууд их хийж шít. Уран бүтээл, кино, тайзнаас гадна бүр өөрсдийнхөө яриа хөөрөө өөрсдийнхөө хурал хуйтан гаргах гэдэг байхгүй. Сүхбаатар богдын хайртай шавнарын нэг байсан бөгөөд богдтой удаан хугацаагаар уулзч өөр шатар нүдэг байсан гэдэг юм байна л. Тэр Монголон тус гар тогтносон эрхэж чөлөөт орон болгох үйлстэй нэлж баршгүй гавьяатай. Тэрнээс биш улаан хувьсгалаар хаант засгийг халж нийгэм журам гэгчийг байгуулан социалист улс болгохыг хэзээ ч бодож байсан. Тиймдээ хувьсгалын дараа богд хааныг хэмжээд ирэхэд хаанараа өргөмжлөхөд голлох нөлөө үзүүлсэн байдаг. Сүхбаатар ард түмний баатар домог шахуу болсон хүн байлаа. Түүнийг ямар нэгэн аргаар амнаас нь хороож гэмээн комментэр нь хөх Монголыг улаан болгох төлөвлөгөө нь биелэх байлаа. Энэ коммунистуудын зохиож бий болгосон хий хоосон хиймэл түүхийг Сүхбаатар тэгж байсан, Чойвсэн тэгж байсан ч юм уу. Яг нь мэдээж комментэрэнтэй холбоотой байсан тэр хүмүүс рүү чихэхэд амар л байхгүй.
Тийм л юм хийж исэн юм байна лээ. Тэр элбэгдэр Жирэнчинаа гэдэг нөхөр чинь бол аюултай барайд байсан. Барайд хүн шүтээд гэж. Тэр бол одоо комментэрний бүр одоо гар хөл болсон гэдэг. Тэр одоо тэдний илэг гарч өдөрцөн хүн тэр. Энэчи зорилгон амжилтаа хэрэгжүүлснээр 1924 он гэхэд Сүхбаатар Богд хааны хамт үгүй болсон байлаа. Тийм ч хэрэг үедээ хүн хатгалагаар тийм амархан өөд болчихгүй л дээ нэгэд. Хоёр технологи Сүхбаатарыг нас сурсны дараагаар манай хойд хөршөөхөн оршуулсны дараа хэдэн цагийн өнгөрмөсөн шардыг нь зэрэгээр бүсэлж байгаад тэгээд ухаж гаргаад дотор ирэхтнийг нь тархийг нь аваад явуулсан юм лээ. Энэ устгах ажиллагааг одоо явуулсан нөхдүүд чинь анх эхний устгалыг хийсэн нөхдүүдийн зураг. Энэ чинь нуутаалгүйс энэний гар хөлбөрийн энэ Сүхбаатарыг хүртэл орлож алах ажиллагааг элбэгдэрж ажиллах байгуулсан. Юу нэг одоо ч богдоо орчих орлого тийм байхгүй. Төрөөчийн ташуур барьсан цасгийг дүлхэн унгаад тэрний оронд хурдан буу барьж өндийсэн цасаг. Түүх ёс. Төр шудраг ухаан бүхнийг бас түлхэн унгаад хүнийг мал мэт болгож байна. Их орны юм дархан алдрыг утааж эрдэмгүй тэнэгүүдийг Европоор тарааж хэсэн бусын ховч дон шуучтыг өрж авцраад өөрснөө мал мэт сажилж байна. Эрийн үхсний маргааш өөр хүнтэй бандалцсан эмийн шинжтэй манай төр эртнийхэн төр Чингисийн нэрийг дурсахаар эмээж Оросын үлмийг долоож байна. Өвг Чингис томцонтой Оросуудыг хүндэлж ойлонхийн ухсаат манимити хавчиж өөрийн тэжээвэр нохойг ад үзэн хөөж өлөнгөх чоноор хонио мануулж байна. Ухрах халах ухсаа тэнэг удамтай ч гэсэн энүүнээс тэнэг явсан нь чулуун зэвсгийн үйдж өгвэ. Цэцрооны нэг хэлсүүг байт. Эртний уран нэлтгэж цэцроо. Та түүхээ мэдэхгүй бол танд түүх зохиож хүн зөндөө олно гэж. Яг л ийм юм болдог. Тэдний хятад ажиллагаал Оросууд манай түүхийг саяхан болтол бичсэн. Манай ахын чинь тэрнийг далбагнаа. Нэг мө эрдмийн цол зэрэгний хавтас авахын төлөө. Далбаганд очиод тэр тийм Оросын тэрч мундаг, энч мундаг, энч. Бүгд дандаа гуйлж ирдэг. Дандаа хотлоо бичдэг. Ингээд Монголын тус гар тогтнолын төлөөх хоёр хувьсгалыг удирдсан Богд хаан ардын хувьсгалыг гардан гүйцэтгсэн анхны толоогоос Бодоо, Шагдаржуу, Танзан, Сүхбаатар нарыг үгүй хийснээр комментэр нь сая санаандан хүрчээ. Мэдээж тэдэнд өөрийн гэсэн нарийн үжил баримталгүйн дээр хувьсгалд оройлон оролцсон. Дээр нь амьрагдсан хүн хэрэгтэй байсан нь гарцаагүй. Учир нь өгсөн хүн үгэлэхгүй. Эмийн тулд л тахин шүтгүүлэх үлгэр домог зохиолгох баатраар Сүхбаатарыг сонгосон гэх үндслэлийг түүхчид ултай сууртайгаар дэвшүүлж байна. Тэр цагаас хойш зөвхөн Сүхбаатарыг дахин шүтэж магтан дуусан кино зохиолсэлтийг бишгүй олно хийсэн байна. Ингэх болгондоо түүхийг мушгин гойволж баллан цохолж байсан ч хэндэж ойлгомжтой. Тэгээд Сүхбаатарыг жинхэнэ амьд домог болгож зохион бүтээсэн. Одоо тэр яг үзэл суртал чинь тэр үед хэн байсан бэ гэхээр Янжмаагүй байсан, Чойлсон өөрөө байсан. Тэрнийг чи Монгол Оросууд зааж өгсөн байх. Түүх гэж өөрөө ихээхэн адармаатай үүнийг зохион байгуулалтаагаар залруулах янз бүрийн байдлаар өөрчлөх эсвэл бол хэн нэг нь ашигтайгаар өөртөө эргүүлэх гэж байнга оролцсоор ирж байна. Энгийн жишээгвэл энэ байна. Энэ дээр одоо би бас нэг л хариулмааргүй бол энэ баталгаатай биш байхгүй. Бидний бас өрсөн даа нэгдэг гэж нийтлэг хүчийг нийлүүд нь нэгэн зэрэг зоригдсон хөдөлгөөс үл хүрэх гадаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдлаа огтгүй болж үр цэнгэлийн мандайг олж болохыг данганц бидний сэтгэлийн хэн зэрэг мэднэ. Ардын нам ардын засаг намддаг. Энэхүү үгийг л гэхэд 20 дугаар зууны нэр соён гэгэрүүлэгч Наваа Юндангой битсэнгээ бодохоор түүх хэрхэн дашааж ирсэн бэ гэдгийг төвггүйхэн ухаарч байна. Үнэхээр 90 оноос өмнө бол бид нар ерөөсөө үзэл сурталчсан хит хөдөл сурт нэг намын дор байсан шүү. Тийм учраас бүх юм бол хараа хяналтын дор байсан байхгүй. Одоо бид нар нэг ном бичиж гаргахад редакцийн зөвлөөр ордог. Энэ ном хэвлэгдэхгүй үгүй юу гэдгийг бол зөвшөөрлөгсөн дараа гардаг. Ийм гатуу хяналтын дор байсан. Тийм байсан учраас ерөөсөө түүх гэдгийг бол нэгэн шугамар нийгэм ойлгож ирсэн байхгүй. Би одоо ингээд ойрын олон орнуудаар явлаа.
Тэгэхэд тэр л одоо Парисын коммуны үе маяг яг бодтойгоо гаргаад ямар гайвцэрсэн гэдгийг харуулж байгаа. Тэгтэл тэр гайг бид нар гавьяа болгож харуулсан байхгүй юу? Жишээ нь Сүхбаатар Ленин хоёрыг уулцсан болгоол тийм үү? Ерөөсөө л тэр хаданд алтардаггүй Баатар гэдэг шиг юм болго хайчихгүй бүгд. Энэ л гай байх. Чойлсон Сүхбаатар хоёр бол одоо эрхүүд үлдчихэд байж захтаа бол тэдэн дээр бол нэг Москва явсан л асал буцаж ирээд тэгээд эрхүүгийн одоо коммунист большевик намын 3 дугаар бавхралд оролцсон байдаг. Тэн дээр бол одоо Сүхбаатар үг хэллээ гэдэл одоо бүхэл марксист үг хөдөлгөөний үед бол бичиж ирсэн. Гэтэл бол одоо бодит баримтан дээр бол одоо Монголын төлөөлөгчл үг хэллээ гэсэн болохоос биш чухам Сүхбаатар бол үг хэллээ гэж бичээгүй. Харин энд оролцсон манай төлөөлөгч тэр 3 хүн маань бол Солонгос болон Хятадын төлөөлөгчтэй хамтарч бол одоо комментаринд одоо тийм хамтарсан нэр хамтран бичиг явуулсан байж идэг. Сүхбаатарын гавьяа алдааг хэлэлцэх эрх бидэнд байхгүйч мөр зэрэгцэн хувьсгалын төлөө зүтгэж явсан бодоо шагдаржив нараанч хэлмэгдүүлэн хохироосон гашуун үннийг бид бас санах ёстой. Тэгээ хооронд нь зөрчилдүүлэл Жанжин Сүхбаатараар ихтэл бодоо тогтохтой тэргүүтээ 15 хүнийг бодийн хөтлүүлэх юм хийсэн байна. 19 онд Эрхүү хотод очиод байхдаа Оросын тэр үеийн НКВД дотоод хэргийн ардын комиссариатад одоо нууц ажилт нарыг илсэж гарын үсгээ зурсан баримтаа одоо Оросын архивд хавцтай газаастайгаа байж л байгаа. Тэр нь бол би одоо Сүхбаатарыг буруутгаад байгаа юм биш байхгүй юу? Тэл хөрхи түрүүний хэлсэн бодоо тогтохтой зэрэгтэй 15 хүнийг цаазаар авахад Жанжин Сүхбаатар өөрөө гарын үсэг зурцсан. Хуваа гэж хүн бас гарын үсэг зурсан. Манай алдартай зохиолч буян нэмэхгүй протоколыг хөтлсөн ийм түүх байна шүү дээ. Энэ ингээд цагаан цаасан дээр хараар бичигдсэн одоо түүхийн архивнууд байна л. Бүр тэднийг цааслах ялыг үгүйсгсэн хөлсний сэргүүдийг тус бүрийн 10 тар шагнах саналагч Жанжин маань өөрөн гаргаж байжээ. Тэгэхээр 20-аад оны үед чиглээ гэсэн ардын намын чирмэл харгуун зүйлийн 10 дугаар зүйл нэгдсэн Монгол улсаа байгуулна гэсэн хөтлөөр байсан болохоор мэдээж тэр намайг байгуулсан нэрнүүлүүтэй хүмүүс зорилгодоо хүрэхин төлөө зүтгэе шүү дээ. Энэ зорилгыг орсууд хэтээс зөвшөөрөхгүй. Тэр утгаараа тэднийг толгой тараалан хороосон байж болно. За зарим нь үс нуурнж хороолгосон бай байх, зарим нь үс нож хороосон юм бий байх тэр дунд. Тэгтээ мөн чанар нь бол ерөөсөө нэгдсэн Монгол улс байгуулж монголчууд үндэсний хувьд сэргэгч босгоос л сэргэлсэн хэрэгэлтэй. Ер нь түүхийн бүдэг жимээр яваад үзэхэд Сүхбаатарыг өнгөрснөөс хойш комментарны сэдсэн их хэлмэгдүүлэлт эхэлсэн байдаг юм. Гэтэл 23-4 оны үеэс эхлээд зөвлөдийн коммунист намынхан комментарныхан чахаж шаард зураж ардын намыг хуйсгалт нам болов. Ахэр ардын намынхан зөвшөөрөхгүй болоо. Тэгээд хувьсгал залуучуудын эвлэлийг нь өдөж Монгол ардын хуйсгалт нам болгоод ардын намынхныг нь тэднэр нь даруул гэсэн ийм даалгавар элчиндээ өгсөн байдаг. Одоогийн бидний дунд мөнөөх коммунизмын үзэл баримтал, үнэт зүйлс, сэтгэлгээ Батнот оршсоор л байна. Үүнийг бид төр засгаас баримталчгүй бодлого, нам төрийн хүчний хийж байгаа үйлдэл, эгэл жирийн хүмүүсийн үйл явдлаас ч харж байна. Гэхдээ монголчууд бидэнд энэ бүхнийг зас залруулах эрх нь хэвээрээ бий. Тийм учраас өнөөдөр бид бол нэг туйлшрал эсвэл нөгөө өмнөх марксист хөгжлийн адилгаар Сүхбаатар бол одоо бүхнийг үндэслэгч гэж үзээл тийм ээ тэр үзлээс бол бидээгээр бид нэр татгалцсан байгаа боловч тэгж хандах эсвэл ямар нэгэн байдлаар Сүхбаатарыг бол одоо нөгөө тэр одоо тийм авгаас гаралтай юм байна, тийм гаралтай юм байна. Сүхбаатар бол ердөө хинч биш байсан цэргийн Жанжин гэж хэлхээсээ татгалзаал түүний хийж бүтээснийг ингэж туйлшран өгөөсгээд баймааргүй байна. Оройтойгоо дээрээ ингэж зоригтой өөрчлөлтийг хийхгүй юм бол хожуу үедээ бид нар хотлоотой хөлтэйгээл явна гэсэн үг. Өөрөө улс орныг эзэлж авсны дараагаар өөртөө уусгах нэг гол арга бол соёлын өвийг нь устгаж түүхийг мартуулах явдал байдаг. Түүхээ үнэн зөвөр ойлгоог аргатман хизээч өвдөг дээрээ өндөж усаж чаддаг хүнийг. Ганц Сүхбаатарыг гэж энд хэлж болохгүй. Тэр Монголын өнөөгийн Монголын
сэргэн мандал тусгаар тогтнолыг нь байлдан олж баттган бэхжүүлж өгөөд сэргэн мандлын ихийг тавьсан тэр томоохон үйл явдлуудад оролцсон тэр улс төрийн цэцгэлтнүүдэд бид нэр маш гүн гүнзгий хүн сэтгэлтэй хандмаар байна гэдгээр л энэ ярилцлагыг дуусгаж байна. Тийм учраас зөвлөдийнхэн чиглэлээ гэсэн Монголын шашин соёл түүхийн эсрэг бол маш том геноцид довтлогоо хийсэн л дээ. Энэ бол геноцид юм. Та түүхээ мэдэхгүй бол танд түүх зохиож хүн зөндөө олно. Уурам нь хурч байна. Уурам нь зүрхийн минь түлхээс биш алдрын минь түлхэхгүй. Уур шартай толгой минь тэдний цаазанд өнхрөвч уур хорсол минь Монгол нутаг дээрэн үлдэн. Сүр хүчний уурам минь үлдээд зогсохгүй дөрвөлдсөн. Сүлд болсон тэрийг ардтайгаан хүн шиг ярьтлан дүрлцэн сүүлчийн ширээнээс хөөгдтөн дүрлцэн. Түүхийг хичнээн харлуулан дарж өөр өнгөөр будсан шилээ идүүлсэн бут цэцгэлж эдсэн ирүү хухаардгийн жамсаар үнэн мөн тодорч гэрэлтдэг жамтай.